Сайн бацхан уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд ингээд YouTube бичлэг хийж эхэлж байгаа. Тэгэхээр миний YouTube суугт тавтай морил. Өмнө нь болохоор бас ингээд ер нь YouTube сууг нэ гэж айгүйх бодож байсан. Олон жил бодсон. Ягаад ч юм ингээд нэлээд завгүй айгүй олон орноор ажлын шаардлагаар явах нүүх шаардлагууд гарч ирсэн болохоор зав чөлөө нэгдүгээрт гарахгүй. Хоёрдугаарт бас хүмүүс үзэх болов яах вэ гэсэн бас айдас айгүйх байгаадсэн л та. Яагаад энэ бодол маань өөрчлөгдсөн бэ гэхээр энэ жилээс ахуулаад ерөнхийдөө хүн өөртөө зориулаад дараа нь харамсахгүй тулд хийх юм бол илүү тайван бусад хүмүүс үзэхгүйгээс үл шалтгаалаад одоо тууштай хийх боломжтой юм шиг тийм сэтгэл төрж эхэлсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө яг тэр бодлоо ингээд бодит болгохын тулд анхныхаа бичлэгийг ингээд өнөөдөр оруулж байна. Ямар сэдвүүдээр бичлэг оруулах вэ гэдгийг ярихаас өмнө өөрийгөө танилцуулах хэрэгтэй байх. Намайг Хандаа гэдэг. Одоо бол Герман улсын Берлин хотод олон улсын дүрсдийн байгууллагт ажилладаг. За энэ дээрээ нийтдээ 2 жилийн хугацаа болсон байна. Энэхүү ажлаараа бол нийтдээ 20-од одоо Африк, за мөн ойрхон орнуудын орнуудад дүрсдийн хуарангуудад хэрэгжиж байгаа төслийг хянах, шалгах, за мөн төслийн чанарыг баталгаажуулах тийм ажлыг Герман улсын төв офисоос хийдэг байгаа. Герман улсаас өмнө болохоор Уганда улсад Зүүн Африкийн төвд байрлах Уганда улсын Кампала хотод 3 жил ажиллаж амьдарсан. Олон улсын дүрсдийн байгууллагт төслийн зохицуулагчаар ажиллаж байсан. Энэ ажлаараа бол нийтдээ 12 дүрсдийн хооронд сар болго очиж төсөлтөөгөө танилцаж, дүрсдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсож төсөлтөө оруулах тий. За тэгээд төслөө хянах, шалгах гэх мэтчлэн ийм ажлыг хийжсэн. Хөвчлэн Өмнөд Судан, Бурунди, Конго гэх мэтчлэн улсаас одоо дайнаас болж дөрвж ирсэн сая гаруй дүрсэд байдаг. Тэгэхээр эдгээр дүрсдэд зориулж одоо анхан шатны тусламж үзүүлэх тийм төслийг манай байгууллагаас зохион байгуулдаг. Үүнд бол боловсрал, эмэгтэйчүүдийг хамгаалах, за мөн хүүхдийн одоо эрүүл мэнд гэх мэтчлэн төслүүд дээр бол төслийн чанарыг хангах, за мөн дүрсэдтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсож төсөлтөө хамруулах гэх мэтчлэн одоо ажлыг нийтдээ 3 жил амжилттай хийж гүйцэтгсэн. Энэхүү одоо Угандад одоо яг нөгөө халуун цэг дээр тий одоо яг асуудлын халуун цэг дээр байршиж 3 жил ажиллах бол маш хэцүү, дээрээс нь гайхамшигтай одоо туршлагыг надад үлдээсэн тийм 3 жил өнгөрсөн. За Угандагаас өмнө бол Нью-Йорк хотод олон улсын дүрсдийн байгууллагын төв салбарт бодлогын мэргэжилтэнгээр ажиллаж байсан туршлагатай. Дүрсдийн байгууллагаас өмнө гэх юм бол Нью-Йорк хотын засгийн газрын яндлаг байгууллагт бас ажиллаж байсан. За Дэлхийн банк нүүбд бас зөвлөх үйлчилгээ одоо консалтенси гэж ярьдаг тийм ажиллаж байсан ийм туршлагатай. Боловсролын хувьд гэх юм бол зүүн теннисийн мужийн сургууль эдийн засгийн чиглэлээр бакалавр, за Нью-Йоркийн сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан ийм боловсролтой байгаа. Тэгэхээр Монгол хүн очиж ажиллах ер нь юугаараа өөр байсан бэ гэх мэтчлэн тэрхүү туршлагаасаа хуваалцах болно. Тэгснээрээ бас залуучууд одоо мэргэжлээ сонгож байгаа ч юм уу эсвэл одоо бакалавр магистртаа сурж байгаа оюутнууд энэ салбар руу орох юм ямар байдаг талаар илүү туулаад үзсэн хүний туршлагаас судлах байх гэж найдаж байгаа. Тэгэхээр ажлынхаа хажуугаар бол би ямарваа нэгэн бас бүтээл гаргах маш сонирхолтой байдаг. Тэр журмаараа бол одоогоос 4 жилийн өмнө ажлынхаа хажуугаар ном бичсэн байгаа. Тэрхүү ном маань Stigmatized гэдэг нэртэй Amazon дээр бестселлер болсон бүтээл байгаа. За энэ хүн ном маань болохоор ерөнхийдөө миний намтарчилсан түүх байгаа. Одоогоос 15-6 жилийн өмнө ерөнхийдөө одоо өсвөр насны хүүхэд тахтаа сүрээ гэдэг өвчнөөр өвдөжсэн. Энэ хүн номондоо болохоор тэрхүү одоо өвчнөөр өвдөөд хэрхэн яаж эдгэрч хэрхэн яаж даван туулсан түүхээ ерөнхийдөө бичсэн байгаа. Тэгээд тэр түүхээрээ дамжуулаад бас энэ хүү өвчнөөр тэмцэж байгаа, сквал гэр бүлийнх нь хүн тэмцэж байгаа, тийм хүмүүст урам зориг өгөх, за мөн олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс номоо бичиж хэвлүүлсэн нэлээд амжилттай явсан. Тухайн үедээ бас Amazon-ы бестселлерээр шалгараад за 23 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблед сүрийн одоо өндөр түвшний чуулганд нээж үг хэлэх боломж бас гарч ирсэн. Тэгээд одоо хүртэл бас олон улсын сүрийн чуулганууд дээр очиж үг хэлэх, номоо одоо танилцуулах гээд номын ажлууд бол ажлын хажуугаар бас нэлээд явагдаж байгаа. Тэгэхээр номтойгоо холбоотой бас бичлэгүүдийг оруулах, за мөн миний номтой төстэй жанр төрлийн номуудыг бас уншиж танилцуулах гэх мэтчлэн бичлэгүүдийг оруулна. Одоо болохоор би бас ажлынхаа хажуугаар тэрхүү номоо хэрхэн одоо кино болгох тал дээр ажиллаж байгаа. Сүүлийн 2 жил кино зохиолоо бичиж дуусгасан байгаа. Одоо бол ерөнхийдөө засах, улам сайжруулах ажил дээр явагдаж байгаа. Тэгээд номоо ер нь кино төсөл болгох гэд ямар ажил одоо ортын тий ер нь кино төслийг бий болгох гэд арын алба гэх юм уу, арын албанд яг юу болдгийг гэх мэтчлэн тийм сонирхолтой бичлэгүүдийг бас оруулаад 2 жилийн дараа
гэхэд бас нэгэн гайхалтай дэлгэцийн уран бүтээлийг та бүхэнтэй хамтдаа үлгий даавна гэж бодож байна энэ хөвчлгүүдээрээ. Дараа 7 хоногоос би Дайн улс руу номын үйл ажиллагаанд очиж үг хэлэхээр оролцож байгаа. Тэгэхээр бас тэрхүү чуулганаас та бүхэнд бичлэг хүргэх болно. За тэгээд бас карьерийнхаа тухай бичлэг оруулах их сонирхолтой байх гэж бодож байгаа. Одоо эх жил бол би 3 улсын дөрвөсдийн хооронгоор явах гэж байгаа. Сир улс, Nigeria, англиар Nigeria гэдэг тийм, монголоор Nigeria гэх бах. За тэгээд Этиоп гэсэн ийм 3 улсын дөрвөсдийн хооронгуудаар явна. Тэр ажилласаа бас бичлэг хийж оруулах сонирхолтой байх байхаа гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө ийм 3 сэдвийн дагуу бичлэгүүд оруулаад явна. Миний карьер, ном, тэгээ кино гэсэн ийм 3 сэдвээр явна. Ер нь хүн ингээд бусад хүмүүс юу гэхэл бус хүмүүс үзэх болов гэж бодхоос илүүтэйгээр дараа нь харамсахгүй тул тэгээд үзье гэх юм бол өөртөө зориулж хийж байгаа. Тийм болохоор айгүй тайван юмаа хийдэм байх гэж би ойлгосон. Тэгээд яг тийм сэтгэхүйгээр ерөөдөө YouTube-д ингээд бичлэг хийгээд явъя гэсэн юм зорилго тавьсан баа. Миний сувгтай хамт байгаад бичлгүүдийг мань дэмжинэ гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баярлалаа.